зөвхөн нүүрсээр Монгол улс эдийн засгаа бүрдүүлэх биш, солонгосон эдийн засгаар олон талаас нь одог ордог ийм том эдийн засгтай улс болохын тулд бид нар аж үйлдвэрийн салбараа бодлогоор хөгжүүлэх ёстой байнамаа. Дорногов аймгийн ард түмэрлэгийн зогсоолын төсөл дээр ажиллаж байна. За энэ зогсолбор төсөл нь бол одоо 5 төрлийн үйлдвэр баригдахаас өнөөдөр хөдөр боловсруулах үйлдвэр нь баригдаад туршилт нь хийгдээд амжилттай болсон гэж байна. За миний ард байгаа энэ арматур төмрийг бол одоо энэ 5 үйлдвэр ашиглалтанд орсноор дамжлагаар хамгийн сүүлд нь энэ барилгын арматур төмрийг Монголд үйлдвэрлэх ийм бүрэн боломжтой болох юм аа. Мон цементийн үйлдвэр мөн Макийн одоо цементийн үйлдвэр гэдэг хоёр том цементийн үйлдвэрийн Дорногов аймагт бас ажиллаж байгаа. Одоо ийшээ нэг 10 гаруйхан километрийн цаана нээт боловсруулах үйлдвэр одоо баригдаж байна. Нээт боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай одоо танилцлаад нээт боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 30 гаруй хувьтай хийгдэж байна. Авцам нь тавигдсан, төмөр зам нь давтагдсан, эрчим хүч нь одоо бэлэн болцсон тийм ээ. Тэгэхээр энэ төсөл дээр ч гэсэн бүх ажлууд нь хийгдсэн. Одоо энэ тоног хөөрөмжүүд нь буутсан, объектууд нь ингээд баригдаад ажил ингээд өрнөд маш хурцтай явагдаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч энэ санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ том одоо аж үйлдвэрүүд бүгд ашиглалтанд ороод энэ том төслүүд хөдлөгдөх юм бол үүнийг дагсан хүн амын төвлөрөл мөн одоо Дорногов аймгийн одоо иргэд бүгд хүнсний хангамжийн асуудлаа дотроос шийдэхин тулд энэ том бүтээн байгуулалтуудыг дагсан жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлж хүнсний хангамж болон хүнсний аюулгүй байдлаа 100% шийднэ гэдгийг өнөөдөр засаг дарга нь бол төлөвлөлтөн дээр танилцуулсан учраас бид энэ бүтээн байгуулалтан дээр нэрээд танилцаад байж байна. Зөвхөн нүүрсээр Монгол улс эдийн засгаа бүрдүүлэх биш, солонгосон эдийн засгаар олон талаас нь одог ордог ийм том эдийн засгтай улс болохын тулд бид нар аж үйлдвэрийн салбараа бодлогоор хөгжүүлэх ёстой байнамаа.